эхний унтлагын хийлэх гээд орон дээр нь тавьж агаараа ирлээ. 9:49 болж байна. Ер нь 9:50 гээд унтах хэрэгтэй байсан. Гэт нэлээд эргэлдэж байгаад унтдаг ер нь бол. За унтчихлаа. 10 фут унтлаа. 10 минут эргэж ургаж хаад унтчихлаа. Энэ хооронд бол ер нь жоохон галтгоо энтрээ зэгцлээд гэр орныхаа жоохон зэгцлэх юмнуудыг амжуулдаг. Гэхдээ өнөөдрийн хувьд бол жоохон ядралттай байна би өөрөө. Тэгэхээр бас аль нэг өдрийн унтлагын дээр нас дагаад унтчмаар байна. Боломжтой болол. Тэгтээ харъя. Бандгыг шална да юу? Да юу минийхөө? Нар гарсан байна минийхөө. Сайн уу монголчуудаа гэж минийхөө. Сайн уу монголчуудаа би унтаад сэрлээч. Chapter усанд орчоод гараад ирлээ. Адэрсэн ч тий. Одоо би унтлаа. Ийм далаа чимээ гардаг. Ийм номонд их дуртай. Бас унтах цаг боллоо гэдэг юм. Тоглоомууд олдог номонд дуртай. Тэгээд сүүлд дээр юм бас Night Night гэд гоё ном бэлгэнд авсан. Энэ гурваа уншаад өмнө Эвлүүн брендийн юу яаж байгаа? Нойрны роллер. Энийг бас ер нь 7 хоногт нэг 2-3 удаа түрхчихдэг. Яг хөө мэдхгүй би яг дүрхэд нэг амар юу гарсныг бол сайн мэдхгүй байна. Гэхдээ нойрны роллер бол ингээд түрхчихдэг. Энэ болохоор амин тустай. Лавендер нэрттэй юм лээ. За тэгээд бид хоёр ингээд унтах нэ. Ер нь өдөр гарч орж ирснээс хойш нэг сонирхолтой зүйл бол болоогүй. Сая усанд орохоос өмнө будааны шүүсээ уусан. Тэгээд ингээд унтлаа. За имлэг авчаад ирлээ. Хүмүүс сэрлээ. За тэгээд ер нь бол хүнтэй үлдэхтэй их дажгүй үлддэг манай хүүхд. Тэгээ нөгөө sleep trainingтэй болохоор үлдээж байгаа хүндээ маш олон зүйл зааж өгөх бас шаардлагатай юм болдог. Гэхдээ дажгүй. Хүмүүс сая
усуугаад цүгээ угаад дуслаа. Бид хоёрын өнөөдөр бор олонд орох бэлтгэлийн 3 дахь өдөр. Тэгээд будааны шүү сууж байгаа 3 дахь өдөр гэсэн үг. Тэгээ маргаашнаас бид хоёр тараг будааны зутан идэж эхэлнэ. Тэгээд энэ бор олонд орох юунд би нөгөө өмнөх бичлэгтэр хэлжсэн Тинукас мом гэдэг ном авсан. Тэгээ тэр номн дээр бол ер нь яг энэ хүүхдийн хоолны шим тэжээл гэдэг бүх юм ингээ гоё нарийн тайлбарлсан гоё жор мортой. Тэгтээ тэр ойлголт байсан ч гэсэн яг эхэндээ хаанаас эхлэх үү гэдгээ бас л мэдэхгүй байсан. Тэгээд мама минцэг имэн гэд хаягийг би дагдаг. Тэгсэн тэр хаяг маань 100 амт гэд нэртэй юм бас номтой мөлий. Тэгээ тэр номн дээр болохоор бас л адилхан шим тэжээлийн талаар ойлголт байгаа. Тэгтээ юу байсан? Ингээд янз бүрийн юмыг яаж хүүхдэд анх танилцуулах уу? Дээрэс нь хамгийн бид хоёрт хэрэгтэй болж байгаа юм нөгөө яг эхний сарын ингээд хоолны хуваарийг гой гаргаад өгсөн. Одоо өдрөөр нь тэгээ бүр өглөө өдөр орой хит хитэн грамаар юу өгөх үү гэдэг нь гой ингээд тогтцсон байгаа. Тэгэхээр сарын туршийн гой плантай гэсэн үг. Тэгээд би өөрөө тийм план бас дуртай. Дээрээс нь надаа яг энэ эхний сар угаасаа айгуу чухал шүү дээ. Тийм юм хэрэгтэй бас учраас яг тэрийг бид хоёр дагаад бол явж байгаа. Тэгээд тэн дээр одоо эхний 3 хоног шүүс өгөөрэй. Дараа нь ингээд тараг цутангаа ээлжлээд за ингээд дараа 7 хоногоос юу өгөх үү гэдэг нь маш гоё тодорхой. Тэгээд дээрээс нь ингээд сарын төлөвлөгөөний хуудас бас өгчдөг. Тэнгүүд тэр төлөвлөгөөний хуудсан дээрээ одоо өөрөө дараачихаа сарыг гой төлөвлөж явдаг болохоор надад амар санагдсан. Өвөө ихч хоёртоо үлдсэн байхгүй гадаа гарсан байна. Тэгэхээр бид хоёр өнөөдрийн хувьд бол ингээд дараа нь дахиж нэг унтлах хийчихэд тэгээд орой унтчихнаа гэсэн үг. Хүүд нэг жоохон тоглоодох юм. Тийм нэг. Манай хүү ер нь саяхнаас ингээд өөрөө эргэж сурсан. Өмнө нь эрэхтэй гараа гаргаж чадахгүй байсан тий. Гадаа болохоор бас гараа гаргаад багаарч чадаад байгаа. Тэгээд ер нь өдөр сайн тоглоулаад, сайн ингээд эргүүлээд тий ингээд сурах гээд байгаа юм ингээд практис хийлгээд ах юм бол шүн багс ирэх юм байна. Яагаад гэхээр нөгөө шин юм сурж байгаа үеүүдтэй хүүхэд шүн аягүй их сэрдэг. Тийм болохоор ерөн сурах гэдэг зүйл те яг нөгөө насанд тохирсон хийх ёстой дасгал ч юм уу иймэрхүү зүйлүүдийн яг өдрийн цагаар сайн хэлэх юм бол орой одоо тэрийг практис хийх гэж шүн сэрээд ахгүй л гэсэн үг юм байлээ. Яг гол санаа нь бол яг 100% биш ч гэсэн би тхийг айгүй хичээж байгаа. Одоо бид хоёрын нэг сурах ёстой зүйл болохоор доошоо хараад ингээд сурцсан. Буцаа эргэж байгаа. Тэгэхдээ доошоо харахтаа цээжин дээр ингээд тулаад байгаа. Тэгэхээр одоо яг начиг ингээд нөгөө тэгээ тохон дээрээ гарн дээрээ тулахын сурах бас нэг юм шаардлага бол байна. Тэгээ сурчих юм бол нийсэндээ одоо мөлхөж эхлэх байгаа гэсэн үг юм бэлээ. Тэгээ гарн дээрээ ингээд тулаад сурчих юм бол мөлхөх одоо эхлэл маань тавигдчих байгаа гэсэн үг юм бэлээ. Тэгэхээр бас яг иймэрхүү үедд нь цээжин дээр нь жоохон өндөрлөөд өгөх ч юм уу иймэрхүү байдлаараас дэмжлэг болж болох юм. Яасан бэ? Над руу эргэж хатах. За ээжин цээжин. Үгүй. Өдрийн сүүлийн унтлага болох гэж байна. Яхан уйлгэнлээ. Доош харах гэдэг. Одоо ингээд бас л доош харах гэж байна. Аав ажилласаа эрт ирсэн. За өглөөний мэнд удааны зутангийн бэлтэж байна.
ууланд гарна. Тэгээ манай найз бас хүүхдтэйгээ ирж байгаа. Тэгээд гоё дулаахан байгаа юм чи сайхан ууланд гарыг. Today is my birthday. Өнөөдөр ууланд гарсан чи амар хүйтэн. Дээрээс нь хүүхдтэй найзтайгаа гарсан чи. Бид хоёр хоёулаа хүүхдтэй малсаар таарсан. Ямар ч бичлэг хийгээгүй. Тэгээ орж ирээд амар ядраад дээрээс нь толгоо өвдөж жоохон. Бичлэг бол хийсэнгүй. Одоо бид хоёр жоохон Google-тэй үзэж жагаад тэгээд усан дараад унтнаа. Амралтын өдрийн минь хүнсээ цуглуулах гээд гарч ийн. Бид хоёр бор хоолнд орох нөгөө бэлтгэлээ хийж байгаа шүү дээ, тий. Бор хоолнд ер нь орж эхэлж байгаа. 6 сар хүрсэн учраас. За тэгсэн чинь манай хөхт будааны шүүсээ идчихэд будааны зутан, тараг гэд бүгдийг идэхгүй байна. Ам руу нойртуулахаар ч гэсэн эрдөөсөө амаа онгоолгохоо болцсон. Тэгээ одоо нэг иймэрхүү байдлаар ингээд янз бүрийн юм туршиж үзэж гин. За тараг өгөх гэж үзсэн байдал байна. Нэг 2 удаа халбгаа өөрөө ам руугаа хийж үзсэн. Гэхдээ ер нь бол жоохон фейл байна. Тэгээ одоо тэр нөгөө нэг сандал нь бас тэрхий хатуудаад энэ сандал нь тэгээд нэг юм бас сууд сургадаг юм сандал авчлаа. Тэгээд ямар ч тач энэ дээр бас өгөх гээд үзье. Ер нь бол гэхдээ нэг юм тэг шууд л идчих юм шиг юм бодоод байсан байна. Тэгээд нэлээ ер нь юм болох юм шиг байна. Тийм тэгээд ямар ч тач будааны зутан будааны одоо каш тэгээд тараг 3-ыг бол гурваланд нөө гэсэн. Тэгээ би болохоор бас нөгөө юм сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа юм байна гэдэг бас дүгнэлтэнд хүрчээд байна. Тэг ямар тач харъя. Сөөх бишээс юм уу? Чамаа үлсөөд ээ гэж утсан шүү дээ чинь.